Газрын тосны дайргаанг 14-р талбайд хайгуул хийж байсан Apex Pro Investment Limited компани зүгээс бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ эрх үүргийг Mongolian Shin Energy-д бүрэн шилжүүлэх хүсэлт гаргасныг засгийн газрын энэ оны 41-р тогтоолоор шийдвэрлэжээ. Үүний дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ёслол өчигдөр Шангрила зочид буудалд болж гэрээнд уулуурхаан сайд Mongolia Shin Energy компани захирлнаар гарын үсэг зурж баталгаажууллаа. За энэ үеэр уулуурхаан сайдын тайлбарласнаар гэрээг шилжүүлэх үйл явц хууль дүрмийн хүрээнд зохицуулагдсан гэж байлаа. Шинжилэн хариулсан газрын засны хуулийн дагуу бид бүх үйл ажиллагаа явуулж байгаа. За тэр хуулиар бол энэ бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг шинжилж батлах хар болсон юм байна. Тэгээ энийг нь саяхан засгийн газраар шинжилэн батлуулсан. За энэ удаагийн Хайчин группийн Mongolia Shin Energy гэсэн компанитай байгуулж байгаа энэ бүтээгдэхүүн хуваах гэрээг шилжүүлж байгаа энэ гэрээний загвар бол шинжилсэн гэрээний загвар гэдэг нэгдүгээр онцлогтой. Mongolia Shin Energy компани нь бүгд найрамд Хятад ард улсын хувийн хвшлийн Хайчин группийн 100% хөрөнгө оруулалттай компани. Хайчин группийн үндсэн үйл ажиллагаа нь машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл өрөмдлөг хайгуулын зураг төслийн институт санхүүгийн үйлчилгээ юм байна. 1956 онд байгуулагдсан тус групп нь 3.8 тэрбум йены зах зээлийн үнэлгээтэй газрын засны мэргэжлийн томоохон компаниудын нэгд үнэлэгддэг байна. Манай компани бол бүх дэлхийн нийт 40 хэдэн улстай хамтран ажиллах гэрээтэй бөгөөд одоохон дээр энэ жилийн хувьд бол Солонгос улс эргээд Тайланд улстай энэ хайгуулын чиглэлээр ярагдж байгаа. Эргээд Америкт байгаа компани нь бол одоо нэгэнт олуурлалтын төвшөнд хүрсэн байгаа. Манай улсын энэ хайгуул өрөмдлөгийн талаар олон жилийн дуршлагтай байгын дагуу эргээд бүгд юм нь бол олон улсын стандартын хэмжээнд хүрэх хэмжээнд ажиллаулж байгаа энэ байгалийн орчны хамгаалалттай жижиг нөхөн сэргэлтийн чиглэлээр бол бид нь бол тохон улсын хуулийг судалж агаад энэ тохон улсын энэ байгаль орчны хамгаалалтын хамгийн сайн үр дүнтэй ийм арга хэмжээг авна. Гэрээнд зааснаар Сүхбаатар аймгийн 7 сумын нутгийг хамарсан дайргаанг 14-р талбайд 2020 он хүртэл 25 сая Америк долларын хайгуулын өрөмдлөг хийгдэх юм байна. Хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч хөрөнгө оруулалтын хэмжээ цаашид нэмэгдэх хэсэг нь шалтгаална гэж үзжээ. Энэ жилийн хувьд 4 сая Америк долларын хайгуулын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна байгаль орчныг хамгаалах ажилд жилд 60 орчим мянган Америк доллар зарцуулах юм байна. За энэ нь 4 жилийн хугацаанд 240 мянган Америк доллар болж байна. Гэрээ байгуулах үеэр тус компани Монголын газрын засны салбарт цаашид томоохон хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Дашрамд мэдээлэхэд манай улсын газрын засны дотоодын хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 3 тэрбум Америк долларт хүрээд байна. Одоогийн байдлаар 3 талбайд үйлдвэрлэлийн олборлолт хийгдэж байгаа юм. Өнгөрсөн онд Хөхнөр 18 талбайд тос илрүүлж туршилтын олборлолт хийжээ. Одоогийн байдлаар 23 бүтээгдэхүүн хуваах гэрээ байгаагаас 4 талбайн гэрээг цуцлахааруулжээ. Учир нь хайгуулын ажил тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ утгаараа газрын засны хайгуулын ажлын хөрөнгө оруулалт нь ихээхэн эрсдэлтэй ангилд тооцогддог байна.